За сайн байцгаана уу? Wiki Mongolia podcast-ийн маань 4-р дугаар Малайз улс Куала Лумпур хотоос үргэлжилж байна. За энэ удаагийн дугаар маш онцлогтой. Бид дэлхийн Women in Tech хэмээх хөтөлбөрийн Аз номхон далайн орнуудын хурал хийгээ шагнал гардуулах хүслийн ажиллагаанд Монголоос ирсэн. Тэгээ энд өнөөдөр ийм гоё клуб хаус найзынхаа байрны клуб хаус бид ингээд энэ удаагийн дугаарыг бичиж байна. За би зочтой эхнээс нь ахвал танилцуулъя. За манай хоёр зочныг бол та нар мэдж байгаа. За манай Цэрэн Жагзан байна. Та бүхэн маань CU гэж мэдэнтэй. CU-гийн маань цаана нь ажиллаж байгаа IT-ийн компани болох Premium Group-ийн Corporation-ы Premium Nexus гэдэг компани IT-ийн газрын дарга эмэгтэй. За Цэрэн Жагзан маань уржигдэр Малайз улсаас за Аз номхон далайн орнуудын одоо эмэгтэйчүүдээс Lifetime Achievement буюу одоо нэгэн насны амжилт гэдэг том шагналыг хүртсэн. За энэ шагналыг хүртэх болсон шалтгаан бол яг хоо энгийн хүмүүс одоо ойлгомжтой байдлаар хэлэх юм бол CU-гийн цаана ажиллаж байгаа бүх одоо систем мэдээллийн технологийн арын албыг одоо ахалж өнөөдөр одоо 460 гаруй дэлгүүрт үйлчлүүлж байгаа бүх хүмүүс аппликейшн ашиглаж төлбөрийн системийг онлайн бүх энэ системийг аюулгүй ажиллагааг авч явдаг. За системийг босгох, угсрах, зохион байгуулах бүх ажлын арга одоо энэ эмэгтэй байж идэг юм аа. Тэгээ дахин баяр хүргэе. За манай дараагийн зочин. Манай дараагийн зочин бол миний найз Нямка. За Нямкаг бол монголчууд бол мэдэхгүй, малайзууд бол мэддэм байх. Яасан гэсэн маш гоё одоо скин кэр буюу арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өөрийнхөө бүтээгдэхүүн болох Монгоо хэмээх бүтээгдэхүүнээ гаргаад Малайзын зах зээлд Монгоо шүү дээ. Монгол сайхан ваа. Тэгээд тэрийг одоо Малайзын зах зээлд нийлүүлж байгаа. Өнөөдөр одоо Малайзын маш олон мэрэгжлийн хүмүүс буюу одоо арьсны одоо эмчнэр асуудалтай улсууд арьсны эмчнэр санал болгож хэрэгэлдэг. За мөн Малайзын загварын ертөнцийнхэн бас сүүлийн үед нэлээд хошууран хэрэгжилж байгаа. Бид нар ч одоо бүгдээрээ нарныхаа тасыг төгссөн сууж байгаа шүү. Тий ингээ гоё төгссөн байгаа. За тий үнэхээр яг шампаноор нугаацсан байгаа. Та нар гайхсан бахтай Викигийн ус арзаагаад яагаад гоё байгаад байна гэж бодсон бахтай энэ чинь Монгоогоор угаацсан байгаа. За тэгээд арьс арчилгаа гэхээр бүхэл төрлийн одоо хүний гоо сайхан хийгээд ариун цэврийн байдалд ашиглаж болох бүх бүтээгдэхүүнийг өөрийнхөө гараар хийдэг, санаачилж хийсэн. За бүтээгдэхүүнийхэн савлгаа хаана үйлдвэрлэдэг яадаг гэдэг талаар хэдүүлээ асууж ярилцсанаа. Тэгээд Нямкада баярлалаа урилгыг авсан. Би нэг танилцуулгыг дутаар өгөх байна. Нас 40. Яг хүмүүс асуусан. Яхаар ийм та нар одоо яасан сая 28 мэс гэж харсан уу? Үгүй 40. Ямар гоё. Тэгээ саяхан моделийн тэр хэлтэй. Нөгөө Ultimate Talent Universe хэмээх одоо уралдаанд зүгээр өөрөө яваад орсон байхгүй юу? Зүгээр ингээ орё гэдгсэн чинь шагналыг авцсан байсан. Баяр хүргэе. Тийм 18 19-т октоодтой өрсөлдсөн. Өрлөгтэй орсолдоо. 18 19-т октоодтой өрсөлдсөн тий. Тэгээд тэрний дээдл нь 26 тэгээд 40 байсан гэдэг байгаа сте. Тий 35 нөгөө нэг Miss Universe Malaysia байсан байхгүй юу? Тэгээд дараагийнх нь 40 настай би хөгшин. Тий тэгсэн чинь шагналыг авцсан байсан тий. За. Ийм л байна. За дараагийн зочин бол манайхан бүгдээрээ мэдж байгаа. Миний бүх подкастын ард гэрчээр оролцдог. Окодаг хэсэг дээр тэр үзэгчээр сууж байсан. Тэний Жагзатын хэсэг дээр манай хүн чинь офис дээр очиж хийхэд бүх тохиргоог, техникэл тохиргоог маань хийжсэн юм шумал хазаад байна. За Бадмаг бас өнөөдөр онцлохгүй болохгүй нэ. За Бадмагийн маань эрхэлдэг Momid гэдэг виртуал эйженси, ээжүүдэд ажил олгодог, ээжүүд маань ажил хийдэг юм гоё community систем байгаа. Энэ систем маань сая АПАК буюу Аз номхон далайн орнуудын төслүүд дотроос 1000 шиг төсөл дотроос шилдэг тавд орсон. Өрсөлдөгч нь хэн байлаа хэлж. Adidas, Amazon. Тэгээд Momid. Йоо. Adidas, Amazonтой нэг тайзан дээрээс Монголын одоо эмэгтэйчүүдийн хийж байгаа стартап бизнес маань тэдний одоо инишиатив буюу те одоо санаачлаг гаргаж хийсэн ажил маань ингээ ихний тавд орно гэдгийг сонсоод бид нар ч огшсон. Үнэхээр мундаг байсан. Баяр хүргэе. За би ханаас хамгийн сүүл хизээ шагнал авлаа гэдэг тэрийг ярьж байгаа. Би өөрөө ярихгүй бол болохоо. Нэг л ингээд дутуу яваад байна. Тэр чинь дандаа шагналтан гол. Би чи сая одоо сүүл 5 сард Парисаас дижиталэндээс тэ тэр нь глобал шүү дээ. Юу Аз номхон талаа. Дэлхийн глобал нэг юм авсан. Тэрийг дараа нь олоод харчин үзье. Тэрс гойлтой тийм байна. Ачи смути байсан юм уу? Одоо бүр хайлаад
Milkshake байсан. Байсан байна. Golden ice cream уулан байгаа юм байна. Айскрим асан болчлоо одоо. Гасан. Тийм бэ яг асуу болчихлоо гэдэг. За болохгүй ихнийхээ хэсгийг энэ хэсгийг оруулаад. Тийм тэгэл биччихлээ. Тийм биччихлээ. Тийм. Тийм манай хүн сайн ингээд нөгөө хальт тийшээ нэ ойлгохгүй явсан. Байхгүй гурав хэлчих. Миний уур хүрээд байгаа энэ гэх юм. За юунд шокч вэ? Юунд уурч үрч вэ? Яг одоо би ингээ үнийн асуунд Нямка өөрөө ирээд үнийн хэлэхлээр манайхан та нар шоконд орно би итгэлтэй байна. Тэгээ яг ийм үнээр нэг нөгөө хэлэхэд Монголд зөндөө хаус байгаа. Би бас амбул өнөр олуулаа болохоор хаусанд амьдрий гэдэг мөрөдөлтэй учраас ойрын судалгаа, ойрын төлөвлөгөөнд төр явж байгаа байхгүй юу? Тэгээ яг миний авах гэж байгаа хаус үнээр ийм амьдраад аа. Тэгээ жооргүй яагаад. Тэр үнээр нь Монголд орон сууцндаа суужий гэж байна. Гэхдээ харин тий одоо ер нь бол тэгэл яг Монголд орон сууц чи юм байгаа. Гэхдээ Монголд нөгөө юм клуб хаусын соёл гэх юм уу? Одоогоор арай хуршийн холбоо. Тэгээ одоо миний Монголын сөөхийн дарганараа. Хүний сөөх Албан ёсоор мэддэгдэхэд сөөх юм байдгийн байна. Бичлэг хийж харууламц. Тэгээ энэ нөгөө өөрөө байр хөдөлж авч байгаа юм шиг мөртлөнгөөс орчин хөдөлж аваад байгаа байхгүй. Тэр чинь тий яг өндөр сонсогдно, өндөр сонсогдно. Гэхдээ Монгол ч гэсэндээ ийм үнээр бид нар нэгэн насныхаа эд хөрөнгийг авдаг л байхгүй. Аав шүү дээ. Өнөр олон гэр бүл тэгээ бизнес хийж байгаа улсууд бол аав. Тэгээ гол нь нөгөө байшин авчаад дараа нь өөдөө амралтын цагаар бид нар цагаа хаана өнгөрөөхөө дандаа л бүгдээрээ гэртээ суугаад байхгүй тодорхой тий. Тэгэхээр энэ бол байшин нь за амьдарж байгаа байр нь одоо ингээд ийшээ нэг 7 минут машинтай ингээд гудамжаа тойрол яваад өгч जैन тий. Би тэр нөгөө юуных нь юг үзүүлнэ хэсгийг үзүүлнэ. Нөгөө зургийнх нь хэсгийг. Энэ 1200 айл байгаа байхгүй юу? 1200 айлын за нэг айл 5 гишүүнтэй гэж үзүүлнэг ойролцоогоо 7-8 мянган хүмүүс энэ газараар үйлчлүүлж болох юм том зохицолбор. За энэ баригдсны дараагаар тэр цааталтаа нөгөө экстрим спортын төвөд барьж байгаа гэсэн. Мөрөө. Тийм, энэ дуусаад байгаа юм лээ. Тэгээ энд одоо хүүхдийн хичээл хийх газраас ахуулаад, номын сангаас ахуулаад аав ээжийн пиа уух газар хүртэл энд байгаа аахгүй хоолой. Тэ тэгээд кино театр байна. Кино театртаа зүгээр л карта орж уншуулж ороод дуртай киноноос нь тоглуулаад хүүхдүүд ингээд яг кино театрт сууж байгаа юм шиг кинод үзэж байна тийм. Вау. За спа байна, массаж байна. Энд жимийн өмнө төлбөргүй байна. За ингээд бүх идэж уух юм. Сая би энэ ч юу харлаа. Нөгөө энэ бичлэг хаана хийх үгээд нөгөө байр юу хараад бэкграунд хараа явж байхдаа теннисийн талбай байна. Бадминтоны талбай байна. Сквашийн талбай байна. Энд ч нэг ижил төрлийн спорттой тий. 3 өөр талбайтай. Манай Монгол нэг зааланд бүгдийг шахтан штэ. Энд ч 3 өөр талбайтай. За энэ боулинг байсан. My god. Боулингийн маш том талбай дотор нөгөө хагас пенсент гэр бүлийн эсвэл нэг юм сургууль юм шиг байгаа. Бөөндөө эцэг ихтэйгээр ч гэсэн ингэ боулингийн тэмцээн зохиочлоо. Бүх юм байгаа гэсэн. Бидний ард харж байгаа энэ бассейн болохоор нөгөө Олимпийн сайз гэсэн. Тэгээд энд одоо нөгөө юуны бас нөгөө усан бассейны дугуйлан явдаг. Хүсвэл тэр дасгалжуулагчд нь төлбөрөө төлөөд усан бассейны сэлтийн дугуйланд явж болно. Тэр дасгалжуулагч нь одоо энэ Малайзийн Олимпиад хүмүүс бэлддэг багшийн гинэ. Зүгээр гэрийнхаа гаднаас ингээд наашир минийхөө манай хүч заагаад өгчөө. Тэгээ ийм орчин юм гой байнгут тэгэл одоо мундаг хүмүүс өөртөө ирэл багшлах гал энд ирдэг л байх нь л тий. Гэтэ энэ бол зөвхөн нэг тийм онцгой газрыг бид нар онцлоо суугаад. Зөндөө байна. Ингээд бидний наашаа эднийхээ ирж байгаа хооронд бүр ингээд амар олон байсан. Тэгэхээр нөгөө community буюу одоо хөршийн холбоо орчноо л худалдаж аваад байгаа юм да. Тэр бол нөгөө метр квадратын үн биш тий. Метр квадрат гэж байгаа юм шиг боловч цаана ийм 5 тухтай юм байдаг юм байна гэдгийг хараад гоё юм байна гэж бодоод ямар ч зүйл үзээ. Тэгээ манай Монгол ч гэсэндээ одоо барилгын салбар маш сонирхолтой хэлбэр хөгжиж байгаа. Тэгээ ийм болохоо нэг өдөр те. Тэгээд Монголд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж гадныхан ирдэг те. Монголд тэр хөрөнгө нь үлддэг. За хүн амьдарч байгаа юм чинь хүн савж л таарна те. Гэх мэтчлэнгээр ажлын байраа олшроод ийм цаг үе бидэнд тун удахгүй ирэх байхаа л гэж. За тэгээд бид нар сая бүх уух юмаа дуусгачлаа. Пүүлний уух юм байж болохгүй. Тэгээд уугаад дуусгаад тийш ораачлаа. За Жагзагийн ман талаар 3 дахь подкастаар айгүй тодорхой байгаа. Бадмагийн талаараас айгүй тодорхой байгаа. Бидний донд ерөөсө тодорхойгүй нэг хүн байгаа. Тэгээд тодорхойгүй нэг хүн байгаа тий. За Монго брендийг ер нь яагаад хийх болов?
Тэр айгу сонирн байна. Энд одоо хийх ажил чамд мундахгүй л их байгаа билгүй дээ тий. Ер нь бол юу яасан л да. Урдан би чинь нэг ирчихсэн. Анх удаага юу хийж байгаа болохоор ерөөсөө бас асуултанд сандраад байна шүү дээ. Юу гэж урдан би дандаа нөгөө нэг үнэтэй luxury brand-ийн skincare хэрэглэдэг байсан. Тэгээд одоо нэрийг дурдаж болохгүй ч гэсэн бүгд luxury brand-уудыг хэрэглэж байсан. Харамсалтай нь мэдгүй миний арьсан тохироогүй, харшил айгүй хөгжижсэн. Тэгээд арьс амар хуурашжсэн, үрчлээдчихсэн. Тэгээд айгүй харьсны асуудал үүсчихсэн байхгүй юу. Тэгээд тухайн үедээ яг нэг 6 жилийн өмнө би найзтайгаа манай найз нөгөө makeup artist мэргэжлийн makeup artist. Тэгээд хоёулаа би нөгөө очиж нөгөө арьс арчилгааны юм хийлгэж явахдаа бид төр ярьжсэн байхгүй. За хоёулаа нэг ерөөс ингээд амар үнэтэй. Тэгэл ингээд нөгөө баахан үнэтэй сет авдаг те. Дор хаяж 4 сая Монгол мөнгөөр 4 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн авдаг. Тэгсэн хэрэг нэг удаа хэрэглээл нөгөө reaction өгчөнгүүт нь харшил өгөнгүүт нь тэр чигтэн хаях болдог. Ингээ амар их зардалтай юм байна. Тэгвэл нэг айтайхан те бүхний арьсан тохирдог, харшил өгдөггүй. Тэгсээр нэ боломжийн үнэтэй тохирохгүй байсан ч хэрэглэхгүй байж болохоор тийм бүтээгдэхүүн хийвэл яасан бэ гэх тухайн үед ярьсан байхгүй. Тэгээд дараагаар нь манай найз за би найралгаа гаргачлаа. Хоёулаа Филиппин руу лаборатори руу шинжилгээнд явуулъя гээд. Тэгээд шинжилгээнд явуулсан чи яг ковидын үеэр шинжилгээний хариу гарсан чинь окей гараад. Тэгээд хоёулаа бүтээгдэхүүнүүдэд туршиж үзээд өөрсдөө туршиж үзээд тэгээд яг ковидын үед 21 онд брэндээ юу яажсэн нээлттэй хийжсэн. Тэгээд яг хуу тухайн үедээ бол зөвхөн амар бодол юм шиг л байдаг байсан боловч өнөөдөр яг хуу биелээ олцсон тийм. Тэгээд энэний чи ард маш их нүр хөдөлмөр байгаа байхгүй тий. Хүмүүс зүгээр бид нар ямар гурил зураад хоол хийж байгаа шүү дээ энэ чинь тий. Хүний арьсан дээр тэгээд гоо сайханд одоо нэгээс амлалт өгөх гээд шүү дээ. Манай бүтээгдэхүүн хэрэглүүл тэгээ шүү. Ингээл шүү гэдэг. Нэгдүгээр цаг хугацааны асуудал, хоёрдугаар маш тууштай байж л энийг хийх бах. Би бол нэг 2 удаа дөрвөж үзээ болохгүй л болоо дөө ярьсан. Бүтээгдэхүүнтэйгээ ч өөрөө арилаад өгье гэдэг чийж. Тэгээд дараагаар нь би чинь бас нөгөө нэг тэр ковидын үеэр шүү дээ. Бид нар чинь нөгөө солонгост үйлдвэрлэдэг. Тэгээд нөгөө солонгосоос орж ирдэг бүтээгдэхүүнээ орж ирнэ. Бид нар чинь галийн такса төлнө, бүх юмаа төлнө. Тэгээд ингээд байхаар зэрэг яг ковидын үеэр одоо манай нөгөө жинсинтэй серум байсан. Амар хүн ороход байдаг тийм серум байсан. Тэгэхээр серум маань айгүй сайн борлуулалттай, айгүй сайн үр дүнтэй байхгүй. Гэтэл нөгөө солонгосын компани чинь нөгөө үйлдвэр чинь яасан бэ гэсэн чинь яг нөгөө юуг нь мэдээд ирэнгүүтээ үнэ нь ихэд эхэлчихэж байгаа. Эдгээр айгүй айтайхан болчлоо. Тэгээ үнэ нь мэдээд эхэлж байгаа. Тэгэхэнгүүт би бодож эхэлж байгаа байхгүй. Би яагаад хүнээс хамааралтай амьдрах хэрэгтэй юм бэ те? Яагаад би хүнээс би одоо ингээд яхаар зэрэг ковид юм уу ямар нэг юм эдийн засгийн юугаар те хамаарал байгаад байдаг те тэрийгэ тээвэрлэн ингээд тэгээд тэгээ бодож үзэж байгаа би юу яг өөрөө хийсэн дээр юм байна гэдэг. Тэгээд энэ Орос найрлагын талаар судлаад илүү харшилтай одоо тий хүмүүст би яаж туслах вэ? Ер нь ингээд бүтээгдэхүүнүүд энэ юуны одоо энэ бүх одоо гоо сайхны бүтээгдэхүүн ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд маань химийн найрлага маш их агуулсан байт юм. Би тэгвэл энэ химийн найрлагагүй бүтээгдэхүүн яаж хийх үү гэсэн санаа ороод тэрнээсээ эхлээд би судалж эхэлсэн. Судалгаа хийгээ, суралцаад тэгээд өнөөдөр Монголын дахиад шинээр одоо бүтээгдэхүүнүүдээ гаргаад тэгээ явж байгаа. Тэгээд одоо айгүй хүмүүс над руу өөр бүтээгдэхүүн хэрэглэх хашилтай болсон хүмүүс би customize би нөгөө нэг өөрсөнд тохирсон орц найрлагаар бас бүтээгдэхүүн хийж өгөөд тэр хашлыг юмсаж. Та гурав чинь түрүү нэг сюрприз барьсан. Савлгаа мавлгаа барьсан сууж илгээгүй яалаа гэртээ. Тэгэхээр та нөгөө нэг тусна би хийж өгсөн байхгүй савлгаа гэж. Тэгээд одоо ингээд ирэх болгонд Нямканада ингээд бэлгэлдэг байхгүй тий. Бэлгэлээ тэр чинь 3 сарын дотор л хэрэглэж дуусгах хэрэгтэй тий. Угаасаа нөгөө химийн хадгалах гэдэг процессын тэр найрлага байхгүй учраас галснаар хэрэглээд явах хэрэгтэй. Тэгээд уг нь бол тийм байх хэрэгтэй байхгүй. Бид нар ч гэсэндээ нэг сүү аваад тий. Хөргөчний гадаа тавьчихад гашилчлаа байвал тэр чинь уг нь эрүүл юм байгаа байхгүй тий. Хэрэг гашихгүй бол тэр чинь өөрөө асуудал байгаа гэдэгтээ яг адилхан. За арьс гэдэг утгаас гоо сайхан гэдэг юм байна. Малайзд бизнес эрхлэхэд юу ямар юм бэ? Тэр бидэрт айгу сонирн байгаад байна те. Ер нь хичмэрч юм шиг чамайг хийцэн хэрхэж үрж сонирн байна. Тэгээ зориг ороод байна те. Гадаад хүмүүсийг яг яаж хийдгийг би мэдэхгүй байгаа. Тэгэхээр манай компани нөгөө манай нөхрийн нэр дээр байдаг. Тод юугаараа явж байгаа. Тэгээд ерөнхийдөө Малайзд бол бизнес эрхлэх боломж маш өндөр. Ягаад тэр зэрэг одоо зүүн өмнөд Азида бол нэлээд одоо эдийн засгийн хувьар дээрэс нь одоо нөгөө нэг юу ахгүй юу? Европ Аз ингээд бүгд ингээд холилдсон одоо нөгөө ёс заншилтай болохоор маш олон орны хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах одоо тий одоо худалдан авалт хийх гэхэд
олон орны хүмүүс үйлчлэг болох одоо худалдах боломжтой. Тэгээд ер нь бол Малайзийн засгийн газраас одоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй бол амар сайн дэмждэг. Эндээ аюулсаа хөрөнгө оруулалт хийдэг. Жил болгон одоо 4-5 том экспедишнийг зохион байгуулдаг. Бүх юмыг нь даагаад тэр хүмүүсийг авчираад буудал байлгаад ивэнтэд зохиогоод тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчтэй өнгөө тэр ивэнтэд оролцуулж нөгөө бараа бид нар нөгөө эсрэгээр такс аваад идэх юм шиг байна тий. Боломжийг нь ээж өгөө тэд нар гэрээгээ хийчих юм бол шууд экспортлох нөгөө нэг шууд экспортлох боломжуудыг нь аюул сайн бэлтгэж байна. Ер нь бол улс их орны хөгжлийн одоо нэг эдийн засгийн хөгжлийн гол гарц нь жижиг үйлдвэрлэл гэдэг бисаа Шинэ Зеланд явахдаа айгүй ойлгосон байхгүй. Бараг өөрхөн болгон үйлдвэрлэгч. Ингээл сайхан дэмжээ таатай орчин магадгүй дотроо үе хатан бодлого байдаг юм уу яа гэдэг. Ингээл сайхан дэмжээ гэх юм бол би ч гэсэндээ эмээгийн хаашаанд хүмүүс тариал зармаар л шүү дээ. Тийм яг үнийг хэлэхэд. Одоо энэ чинь ингэж байгаа байхгүй. Одоо зүгээр ингээд за жижиг дунд юунууд чинь ингээд зарим хүмүүс одоо за өнөөдөр ажилтай юутай байлаа гэхэд хүүхдүүдэд дагуулчаад одоо зөндөө олон малай хүмүүс байгаа шүү дээ. Малай янз янзын хүмүүс ингээд яваад жижиг ингээ хоол ингээд гудманд ингээ зарж болно. Ингээд гоё хамгийн гол нь эрүүл ахын шаардлага хангасан байх ёстой. Тэгэх юм бол татвар матвар нэг амар өндөр татвар матвар байхгүй. Устаа бүртгүүлчин. Тэгээд ерөөсөө бизнес нь өдөр болго өдрийнхөө хоолыг өөрөө олгоод иччихэж байгаа. Усаас мөнгө буугаад итгэхгүй. Харин энэ л айгүй юу систем байгаад байгаа. Нэг юм өөр систем л яваад байгаа шиг байна. Тэгээ ингээд би жижиг за дундийж байлээ. Дунд ч одоо 20-с дээш мэтал тий. Жижигээл дэмжиж байх юм бол нөгөө дундаж давхраг буюу илүү орлоготой, нэмэлт орлоготой эсвэл ядаж олж байгаа орлого нь өдөр тутмынхаа хэрэглээгээд хангацчаад дараа нь цаашаа хадгалах хэмжээнд очиж байгааг л одоо бид нар дунджаас илүү амьдрал гэж нэрлэх гээд байна шүү дээ тий. Энэ амьдралын энэ давхаргыг л бүр ингмээр байгаа. Тий. Одоо манай момент ч гэсэн одоо яг жинхэнэ бодит ээжүүдтэй бол тулчлаа тий яг ийм юм хийхээсэн гэж бодсон. Тэгээд бүгд системийн дагуу юм байлээ л дээ тэр нөгөө юугаа хийждэг. Тэгээд ерөнхийдөө тэгээд хэрвээ нэг бүртгүүлээд эрүүл ахуйн шаардлага хангацсан бол асуудал руу явна. Яг хэн нэгнээс гомдол санал ирэх юм бол тэрийг бол нэлээд шалгах хаана тэгээд дараа нь мэдээж магадгүй стандартын дагуу хийснийхэн дараа магадгүй эрхийг үүсгэж олох юм шиг байна. Бид нар нөгөө зүүн өмнөд Азийн улс орнуудыг Акул улс гэж тэр нь цаана ингээл том корпорац компаниуд байгаа л те улс нь өөрөө том улс шиг дангаар тэгж ажилладаг гэж бодсон чи ердөө л нөгөө жижиг чулуугаар том чулуу хөдлөгдөг юм энд ингээ харагдаад байгаа байхгүй юу. Одоо ийшээ ингээл гарахад жижигэн бизнес эрхэлж байгаа хүмүүс байж лээ. Чөлөөтэй юм а хийгээл байна. Бодвол тэнд нь татвар тэр нөгөө нөхцөл нь байдаг болоод тэгдэг. Хоёрдугаар тэр нөгөө хинт ч гэсэндээ бизнес санаа орж ирж болно. Санааг хэрэгжүүлэхэд бол энэ чинь эхлээ хөрөнгө хэрэгтэй гэдэг чинь зээл واخгүй юу тий. Тэгээ магадгүй энэ олон хүчрэх том банкнууд өөрийн гэсэн бас жижиг дунд бизнест олгодог шалгаа өрөөд өдөр нь арай өөр болоод л ингэж явж байгаа тий. Тийм баг. Зээл авч ирсэн үү? Зээл авчих. Ер нь бол би зээлэнд ерөнхийдөө дургүй. Ер нь аль болохоор байгаа мөнгөө өөрөө яг нөгөө нэг зөв зохистой зарцуулаад тэрнийг одоо өсгөөд тий өсөх. Тэгвэл нөгөө нэг за яг хөө зээлийн хүн өнөөдөр энд багч гисэн эргээгээд би одоо мэдгүй ямар ч байсан эргээгээд нэг асуудалд орохгүй байсан ч байгаагаараа хийгээл тэгэл болгоод ингээд яваад ахыг. Өчигдөр бид гурав нөгөө Uncle Roger-ийн хоолны газар орсон тийм микрофон нэг рүү нөгч. Uncle Roger яг тэр шиг дагуулж очихоос өмнө энэ хоёрт би видеог нь үзүүлсэн. Айё, хүйё. Uncle Roger байна гэж тэ. Тэр бол бид нар зүгээр нөгөө яг нөгөө BBC-гийн нөгөө будаа fried rice хийдэг юмхтэй видео тэ. Хуруугаа игээд винга гэж тэ. Тэрүүгээр л мэддэг байхгүй. Тэр видеогоор мэддэг. Гэтэл тэр хүн чинь ингээд саяхан нээсэн гэж 2-3 сарын өмнө өөрийнхөө fried rice рестораныг нээсэн. Тэгээ би ийм хоолны газар орлогч чи манай хөөдөөс ээж тэр хоолны газар ч гэсэн хүмүүст overrated буюу те зүгээр нэмөө агшаасан хуурсан будааг айгүй өндөр үнээр зардаг газар гэж viral явж илээ штэ гэдэг. Одоо тэр орж үзээгүй хүүхд надад тэгжилж байгаа. Аха гэртээ байгаа 16 настай те Монгол хүүхд төртөл тэр талаар мэдээлэлтэй байгаад байгаа юм байна гэд. Үнэхээр амар очсон те. Хэдүүлээ 40 минут те. Тийштэй юу эхлээд би тэд чинь яг гол хоолны цагаас өмнө очсон болохоор 40 минут лэж байгаа шүү дээ. Тэгэл нэг хүнээ үлдээчихэл нэг тойрол 20 минут ингээд ирэхэд бидний зогсчихсан дабблт зуртаач иржсэн шүү дээ. Хэдүүлсэн бас ирж баг 5 цаг мөн гэж. 3 хэд өнгөрөөж чинь. Тэр хүн чинь эхлээд тэр нэг видео хийгээ те тэрнгээрээ шууд олон танигдаад нэлээд тийм өөрийн гэсэн имиж үүсчихэж байгаа те. Тийм брэнд юм болчихоо. Тэнгүүтэл зүгээр тэрэн дээрээ суурлаад ийм зүгээр
бизнес хийсэн байхгүй. Яг үндэ бол ингээд ресторанд нөрөхөөр танах нэг хэлэхдээ 3 төрлийн fried rice байна тий. Ерөөсө 3 төрлийн удаатай ураг байна. Тэгээд Нэг нь кимчитэй ураг, нэг нь өндөгтэй ураг, нөгөөх нь шримптэй ураг. тий. Тэгээ нэг хідэн шектэй тий. Тэгээд нэг ууд. Тэгээ нэг шейкэн ч гэсэндээ тий бадмаа хийсэн Сингапурын зарж байгаа үнээс илүү баг давталцсан үнэтэй тий. Тэнгүүтээ тий тэр нь юунд дагаад ангингүү тэрийг юм өөрсдийнхээ хийсэн юм хунцар өөрийнхөө нөгөө логотой хунцар аяган тэгээд өгсөн тий. Тэгээ тэрийг авч явж болохоор нөгөө тэр нь эргээл нөгөө нэг Байгальтай болоод зарчиж байгаа тий өөрийнх нь юм болчихсон. Тэгээ ингээ харахаар юм хоол нь тийм үнэтэй байхаар хоол биш. Амар энгийн хоол. Хаана яг үндэ бол захын нэг жижиг юунд ороод маавал. Тий 23 рингитийн хоол одоо энэ байж л шүү дээ. Хамгийн хоол ч 23 рингит. Тэгээд тэр нь яг ингээ сүртэй тийм онцгой биш ч гэсэндээ тэр нөгөө имижийг урьдчилан бүрдүүлсэн хүмүүс тийм хүлээлт үүсгэсэн. Тэгэнгүүтээ тий. Тэрэн дээр л бүтээгдэхүүнээ зараа яваад байгаа байхгүй тэр чинь. Тэгээд бүх юм нь мань хүний нөгөө YouTube суугдаа өмсдөг оранж фотошопны өнгөтэй тий. Бүх юм нь тэр брендингийг бол нэрээ гайхамшигтай хийж байна тий. Хоргон дотор юу байлаа? Фоточлог зарж байсан. Нэг Жими Оливер гэдэг хүнийг аягүй шүмжилдэг. Тэрнийх нь өөрт нь дурсгасан ном нь байсан. Өөрөө ингээ гар үсээс шүү. Гар үстэй тэгээд нүдүүдийг нэг дарж байна. Цүнх байсан. Тэгээд нэг ийм тоглоом байсан. Тэрийг ангицсан. Айё no for sella тэгээд зарахгүй шүү өдөргээ би чигсэн тэр нь хүртлээтэй тий. Тэг үнэхээр нэр тэр очилж байгаа хүмүүсийг хараад тэгээд тэр ч одоо бүр мөнгө гэж байгаа шүү дээ. Нэгдсэн цагаас хойш ингээд ороод хоол хийж байгаа хүмүүс ч гэсэндээ зүгээр хоол хийж орж байгаа биш байгаа байхгүй харахаар ингээд story гэж зурм ахуулаа тэгээд яг тийм брэнд үүсгэсэн л байлаа шүү дээ. Тийм брендинг маркетинг гэдэг бол аягүй чухал. За одоо манай Ямка бол бид нар хэлэлтгүй мэдж байгаа л том зах зээлд өөрийнхөө брендингийг таниулна гэдэг. Тэгээд Ямка одоо яг ямар төрлийн би чамайг мэдчихээн сошиал дээр нэг тийм хэвтэй биш. Магадгүй чиний зарах зах зээл ч одоохондоо Монгол болоог байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй наашаага чиглэсэн ямар төрлийн маркетингийг хийж яах гэдэг нь биднэрт бас сонирн баг. Магадгүй шууд нөгөө мөлхөө маркетинг тий очиж уулздаг маркетинг ч байх юм билүү тий. Биднэрт маркетингаас яг хуу миний хувьд бол яг хуу би ч нөгөө сошиалд амар их төвтэй өнгө шүү дээ угаасаа. Дээрс надад цагч байдгүй угаасаа нөгөө нэг ажил яаж бүтээгдэхүүнээ чанарыг сайжруулах уу, яаж одоо савлгаагаа сайжруулах уу гэдэг дээр анхаарад тэгээд тийм болохоор одоохондоо нэг сошиалд бол идэвхтэй биш. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө нэг ам дамжлаа тэгээд одоо ингээд нөгөө нэг одоо манай энэ клуб хаус чинь гэтэл жишээ нь би одоо энэ дээрээ гэхтэл биш тий. Одоо орой усан сэлгээд ирэхэд энэ дөрөж түүрүү хүмүүс байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тест стрим бүтээгдэхүүн те тэднийг өгчдөг. Тэгэнгүүт маргааш намайг ингээд эрхийг ингээд хүлээгээ суучдаг бүр зөв манай сав мавг ахгүй. Хүү энэ чинь амар гоё юм биш үү? Хүү энэ чинь тэгсэн ингээд бүгдээрээ хүү яавь гэж тэгэл нөгөө манай гэрээс ирээд авчин зарим нь одоо энд эндхийн гихт чи одоо гэрээс ирээд авчин. Тэгээд автикд юу борлуулад нийлүүлж байгаа. Тэгээд одоо цаашдаа нөгөө нэг эмнэлгүүд аягүй сонирхоод байгаа нөгөө нэг том хувийн эмнэлгүүдэд нөгөө харшилтай хүмүүст өгөх зориултаар бас юу яа гэж саплай хийгээд дээрээс нөгөө хүүхдийн эмнэлэг бас аягүй сонирхож байгаа манай харшилын бүтээгдэхүүнүүдийг аягүй сонирхож байгаа. Би тэгэхээр одоо ер нь тэрлүүгээ илүү фокус хийж байгаа болохоор зэрэг амар сошиал маркетинг гэхгүйгээр ерөнхийдөө илүү яг энэ чиглэл рүү явъя гэж. Бас нөгөө бид гуравчдаа сая ялангуяа бид төр сүүлийн 5 хоног л саван шампунь гэж битээ хэрэглэлээ шүү дээ. Энэ нөгөө буудлууд чинь шууд авангуудаа хэрэгэлдэг. Хадгалахгүй те ингээл авлаа хүн задлаа хэрэглээ үлдүүл хаялаа үлдэхгүй бол дуусглаа. Тийм юм чинь магадгүй те жижигхэн буудал юм уу эсвэл буудал модл гэвэл тий буудлууд угаасаа бодсон байгаа. Тэгтээ одоохондоо нөгөө миний нөгөө нэг хүний нөөц угаасаа айгу бага байгаа. Тийм байна. Тэ манай Монголд тий би бас бадмаагаас сонсомоор байна л да. Манай Монголд одоо яг ийм Ямкатай ижил төрлийн Ямкатай ижил төрлийн бизнес хийгээд байгаа охтод хүүхнүүд байдаг тий нөгөө лаамаа хэрэглээл янз бүрийн саван маавн шахаа зараад идэг тий тэд нар маань одоо яг Ямка шиг ингэж нөгөө би бол тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн гэж хараад байгаа байхгүй ягаад тэгэхээр зеро тий 0 байсан юмнаас өнөөдөр ингээд бүтээ хэрэглэгчтэй болчих болж байгаа юм чинь тэд нар яаж ажиллах зүгээр юм бол тэ бадмаад сая санаа төрөв ямар би одоо жишээ нь Малайзд ирээд Ямкагийн хийж байгаа хараад манай Монголд яг Ямка шиг яг ийм одоо хүсэл мөрөөдөлтэй огт тийм химийн найрлагагүй байлгамаар байна гэж бүр өөртөө ингээд яаж тэр химийн найрлагуудыг бүр тэгрүүд ингээд ортуулах уу гэдэг ийм эрэл хайгуулаа хийцэн эсвэл сургууль соёлын төгссөн эсвэл одоо өв уламжлаад тий үе юмээсээ жормоор авцсан ийм хүмүүс зөндөө байна. Хийгээд харьцангуй Ямка яг нөгөө нэг өстой нөгөө одоо миний бизнес гэдэг зарчим Ямкагийн зарчим хоёр их төстэй юм байна. Би өөр тахгүй гэж боддог байхгүй тий. Өөрийнхөө боломжоор ингээд алгуурхан чамаагүй тий. Доктортай
удаан ч гэсэн тогтвортой удаан өснөө гэдэг тэгээд нэг тэр хүмүүс ингээд тэнд алж талаад байна. Зүгээр миний цаг аялаа ингээд яг тэгээд цухаа ингээд яахаараа л үр тавиад батардаг байхгүй тий. Яг өөрийнхөө ингээд нэг юм хурдаар. Гэтэ яг одоогийн ингээд Нямкагийн явцсан байгаа хурд нь болохоор маш тогтвортой. Маш одоо ам дамжаад аман маркетинг хийх төз хэмжээнд очсон. Тэгээд хүндээ гаргаж аавна гэдэг чинь өөрөө нийт ажлынхаа 50% шүү дээ. Тийм шүү дээ. Тэр орс найрлагыг бий болгоно гэдэг чинь. Тэрэн дээр дандаа ерөнхийдөө 190% ажиллаж байгаа. Тийм. Бүтээгдэхүүн хийхтэй. Тэгээ одоо нэгэн тийм гол юм гаргаад авсан байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтаа үзүүлээ хөрөнгө оруулалт хаалгадаа мөнгө хэлээ. Мөнгөтэй одоо үйлдвэрлэлийнхаа тоог нэмлээ. Мөнгөтэй одоо менежментийнхаа багийг төллөө. Мөнгөтэй одоо маркетинг хийлээ. Мөнгөтэй одоо нөгөө буудал муудалтай очиод ярьлаа үйлдвэрлэх хүчин чадал хангалттай амжилттай. Тэр нэг айгүй чухал нөгөө үе өөр айгүй сайн даваад явж байгаа бүр ингээд вау бишрээд байгаа байхгүй. Манайхны нэг яг алдаад байгаа алдаа яарад байгаа. Үзэмжтэй бушуухан шиг л тий. Эсвэл нөгөө бушуухан шиг зарчихсан. Гэхдээ бас яарах бас нэг шалтгаан байна л. Яа тэгэхээр бид нар нөгөө санхүүжлээс гадна өрсөлдөөний зах зээл маань өрсөлдөгчд маань хитрхи хямдхан юм хитрхи их байна. Одоо бидэрт гаднаас л ингээд ойрхон хажуу талын Монгол хүн маск хийгээд 10,000 төгрөгөөр зарах уу? Солонгосын энчнээс орж ирсэн маскыг 2,000 төгрөгөөр аваад тавих уу ирч өөр байгаа юм те. Бас нэг юм нь болохоор яг нөгөө төрөө гэртej явах нөгөө төрөний хайрыг үргэлжлүүлэх гэдэг шиг дээ Нямка нөгөө ярьжсэн нэг юм зарим химийн бүтээгдэхүүн ч нөгөө юм гялгар мэлгар зөөлрүүлсэн мэдрэмж төрдөг өдрөгээ те тэр мэдрэмжинд хууртах эсвэл тэр мэдрэмжийг гялс өгөөд нэг бушуухан олон 10 хичнээн зугаар зарах гэдэг хоёрын хооронд эсвэл яг үнэхээр хүний арьсанд ингээд үйлчлэгээ өгөөд үнэхээр энэ үрчлээ маань ингээ байхгүй болчдөг те толмоо байхгүй болчдөг гэд тууштай хэрэглэх гэдэг хоёрын хооронд ялгаа байгаад байгаа байхгүй юу. Би одоогоос бараг 5-6 жилийн өмнө л одоо миний ингээд Монгол улс бол дэлхийн экологийн цэвэр бүтээгдэхүүний түвшиц газар байх ёстой байна. Манай Монголын ялгарх төрөл байх ёстой байна. Нэг үхрийн арьс $5,000 цүнх болдог л байх ёстой байна. Тийм тийм. Монголын ингээ гад талбайд ямар ч бордоогүй тарьсан өгөрцөн юм уу помидор нь нөгөө бордоогоор зодсноос 3 дахин 4 дахин их үнээр зарагддаг байх ёстой байна. Тийм учраас бид Тэнгэрээс цөөхүүлээ. Бидний даалгавар өөрөө тийм. Тэгээ бид нар монголчууд бол юу ч хийсэн органик хийж чадаад байгаа. Монголдо байхгүй малаас байгаа хүнд хүртэл энийг ингээд ялгачих юм өвөгдсөн тустай ингээд байгаад байгаа. Би танаа бүр биш яа. Тэр надад нэг юм жахан одоо монголчууд яг нөгөө хөгжлийнхаа жахан хэцүү үед авч байгаа. Тэр нь юу гэхээр ямар ч бизнес хийсэн бид бизнесийнхаа системийг цог угсраа яваад байгаа нь бидэрт айгүй хэцүү байна. Яг үнэ. Одоо Малайз хэд бол хоёул өчтөр ярьжсэн шүү дээ. Бэлэн систем дээр гадныхан мөнгө авчраад бизнес хийгээд тэр нь бүр ингээд тогтцсон. Тэрийг эвдэх эсвэл заасах эсвэл сургах ямар ч шаардлагагүй шүү дээ. Тавилаа зарлаа гарлаа. Тавилаа зарлаа гарлаа. Манай монголчин тавилаа хүмүүсээ сургана. Энийг аваараа хэрэгтэй шүү гэж хэлнэ тий. Сургана. Хөрөнгө оруулагчаа сургана. Татврын албаа очиж сургана. Нэмэлтээ очиж сургана. Хүмүүс ингээ гүнчимдэх одоо шин гадныхан хэцүү байх нь ойлгомжтой тий. Ингээ хин тэр гэрээсээ офс байхгүй гэхээр бодлоо яриад танах офс хүн шүү тийм ингээ загнаад байгаа. Энэ бас сурах хэрэгтэй байна шүү дээ бизнес тий. Гэх мэт ингээ системээ бид өөрсдөө хамт угсраа явах нь. Бидний олж байгаа $10 ашиг нь өөрөө амар өндөр юм зардлын араас арай ч тусал шиг гарч ирж байгаа зардалчаад байгаа байхгүй. Харин тийм. Бүх юм сургаад гаргаад авч байгаа зардал ямар кондишн кондишнлэгч байж. Тэгтэл одоо магадгүй Нямка аль нэг газар бүтээгдэхүүнээ тавья гэх юм бол тэнд үржээ Нямка шиг хүмүүсээс аваа сурцсан байхгүй юу? Аль хэдийн хичнээн 100-аар нь авж байгаа. Зүгээр Нямкаг байгаа бэлэн систем дээр оруулаад нэрийг бүртгээл код үүсгээл тий ингээд араас нь явчихад тэнд ерөөсөө одоо Нямкагийн төлбөрийг яаж төлөвлөө Нямкагаас татвар яаж суудах вүлээ гэж бодохгүй байх нь шүү дээ тий яг. Тэгээд Момид бол одоо угаасаа л нөгөө гадагшаага чийлсэн ажил үйлчлэгээ эхлэн гэдэг мөрөөдөлтэй амбицтай шүү дээ. Би Нямкагаас бас нэг мөрөөдөл авсан. Нямкатай уулзсан. Гадны улсад бизнес хийхгээ явж байгаа Монгол эмэгтэйчүүдийнхаа бизнесийг хаан зах зээл дээр нь танилцуулж өгдөг үйлчилгээ гаргамаар юм байна. Яг үнэ. Яванда Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эсвэл Монголд ингээд яг манай Нямка шиг орц найрлага ингээд зөвхөн ингээд гоё гаргачаад одоо Монгол тий одоо бид нар их тохиолдолд түүхэн идэ урдаас хятадаас юм уу солонгосоос татж байгаа шүү дээ. Тэгээд Монголдоо хутгаад тэгээ бас савлаад тий. Хятад үйлдвэрлэсэн сав баглаа буудлыг бас хятадаас авчихсан. Тэгээд тэрийг ингээд гадшаа гаргах тэр амар тэнэг асуудал болчиход байгаа байхгүй. Бид нар гол тэр оц жор гол юмаа л бид нар байх хэрэгтэй юм байна. Тийм байна тий. Бид нар тэр жороороо солонгос руу захиалаад хятад руу захиалаад Малайз руу захиалаад ингээд идчихээд
Тэгээд бид нар тэрэн дээр нар дээр маркетингийнхаа ажлыг л үнэхээр кул төвшөнд хийх ёстой юм байна. Тий одоо яг Uncle Roger шиг. Тий Uncle Roger шиг бас одоо манай уран холбоо яг тэгээд байгаа байхгүй юу? Уран холбоогийн тэр нэг ус сургуулдаг шампунь одоо биний ус сургацсан байгаа шүү дээ. Тэр чинь уран холбоо шүү дээ. Ингээд одоо юм л бол нэг найзтай хамиг үнэхээр хэрэгэлдэг юм шиг болсон. Гэхдээ бид нар биенийхээ бизнесийг дэмжих гээд одоо өөр хэлээ. Тэгэхээр болсон бүтээгдэхүүн байршуулалттай подкаст болж байна. Тэгээ яг тий яг тэгэхээр мэдээж тэр гоё савлгаа тэр гоё юм яг Монгол хийм гэвэл хэцүү. Тэнгүүд мань хүн ингээ орцоо мэдчихэж байгаа өөрт тулгарсан асуудлаа шийдчихлээ шүү дээ. Тэнгүүд тэгвэл олон хүний асуудлыг шийдэнгүүтээ Солонгост очиод уран холбоо надад баярлаа гэж хэлээрээ. Тэгээ Солонгост очиод авцаа зөнтэй гамсан гэдэг бодлоо. За тэгээд Солонгост очиод өнөөх чи ингээ савлчихж байгаа. Тэнгүүтээ Солонгосоосоо Малайз руу явах нь амар байгаа байхгүй. Тэр дөрвөн чи өдөр болгоо 9,000 контейнер. Яг боддоор нэр тий. Тэгээд өөр хамаг юм зурд юм дээ шүү дээ гэртээ. Манай нэг дамаг явсан жижиг бүр нэг small scientist очиж байгаа. Амар шиг шинжлэх ухааны Амар мазг засгаа өмсөж. хэлбэрч магадгүй гэдэг. Тэр нөгөө нэг яг нөгөө нэг хэдийгээр байгалийн найралтай ч гэсэн нөгөө ямарваа нэг Холилдохороо тий яг үнэ яг. Миний бас анхаарал хийдэг шүү дээ. Өөрөө нэг гэж чухал. Тэр нь бас тэрс нөгөө нэг ариун цэвэр авахгүй шаардлага гэдэг бас хэрэгтэй. Тэгээд яг надад бол яг миний гол яг яг гол зүгээр ажилтдаг юу ерөөсөө мөнгөний хэд юудаг мэдээж мөнгө өгөх хэрэгтэй. Мөнгө л бид нарын төлхөр амжилтандаа хүрэх зорилгын төлхөр байхгүй. Тэгэл нөгөө хүмүүс нөгөө мөнгө олох зорилгоо бичдэг байхгүй юу? Энэ нь нөгөө хэсэгдээ явж байгаа. Нөгөө зэрэг нөгөө болохгүй болоо жоохон автаа гараад нэг жоохон нөгөө нэг юм нэг шантар хүй гараад ирэнгүүт шууд болчихж байгаа байхгүй. А хэрвээ хүн өөрөө нөгөө зорилготой байх юм бол яг нөгөө зорилгоо төлөө за маргааш угаасаа дахиад болчихно доо. Нөгөөдөр болохондоо яг мэдээж яриг бүтээгдэхүүн гараад тэгээд тэр амархан биш бэлэн цаг хугацаа орно. Бидний ч болохоор эрсдлээ өргөдөлгөөд тооцоолж нөгөө стрессээ урьдчилаад бидчихээр. Тий яг үнэ даван туулахад амар тий хайр. За өнөөдөр угаасаа бүтээгдэхүүн юм яах маргааш дахиад нэг бүтээгч юм гээл тий. Тэгээд одоо ингээд гараад би одоо ингээд мэдээж яриг юм чи нөгөө бүтээгдэхүүнээ гадар ингээд концолтад явна ингээд зөндөө авсан янз хүмүүстэй уулзсан. Энэ бүгд чинь бидний тулстай нөгөө мэдээж зөндөө олон режектиг гэдэг. Тэгээд хүмүүс үгүйцэхийг зөндөө их болно. Энд бол зүгээр л бид стресс авчихсан учраас байна. Тэгээд олж харчаад за энэ угаасаа байх хэрэгтэй эрсдэл. Тий. Угаасаа байх хэрэгтэй эрсдэл юм чи эрслээ би даван дуулахын тулд яг дараагийн тий. Тэгээ явж байгаа. Тий. Тэгэхээр манай Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа сая яг бадмагийн хэлдэг. Бид нар нөгөө бизнесээ босгох нь хажуугаар нь хэрэглэгчээ сурган да гэд нэг юм эвгүй цаг үедэл төрсөн юм уу та. Тэ одоо бидний бизнес нэг юм 2024 он гээд нэг гой сайхан цагийн ихэн дээр л яваад байгаа юм байна да. Бид нар азтай технологитой л цаг үе эмхтэй ч тий. Яг үнэ. Технологи гэдэг юм л одоо үнэхээр баярлж байна да. Монгол улс зах зээл шилжээд одоо 34 жил болчихлоо. Тэгээд 34 жилийн дараа нэг жоохон эмхүү байдалтай байгааг нь харахаар Казахстан энтертэй ачаалаа харахаар жоохон гээд санаа алдсан тий. За тэгээ одоо нэгэнт одоо ийм байгаа юм чинь бид энэчээс сурах юмаа сураад авах юмаа аваад тэгээ бас ингээд азар бид нар бас технологийн тусламжтайгаар гадны юмыг аюул сайн онлайн орсон хараад авч ийн сураад авч ийн энд ирээд нас нөхдөсөө ингээд мэдээд авч ийн те ямар систем Монгол хэлтэй одоо хүн их орны маань хөгжүүлж байх гэж бодох одоо нас бидний нас бол тийм нас биш те одоо нэг 10 жилтэй 20 жилтэй хүүхдүүд бол яг агч нар хийж нөөц би сураад ирээгээ гарч болно одоо бид бол одоо зүгтаа тайчих те бүр хүүхдтэй сайхан нийгэм үлдээх нь тул энэчнээс сурч харсан юм аа хөрөндөө явж аягүй сайн шингэм одоо бидний энэ насны эмэгтэйчүүдийн одоо үнсэн үүрэг болчиход тах шиг ирч бай юм ч үү те. Тэгээ нөө саммит дээр яж хад Microsoft-ийн ирсэн. Одоо Microsoft Малайз дата центр яригдж байна. Баг бол хэд дахин томрох нь тодорхой байна. Өнгөрсөн жилжингээ хүмүүс авсан байна тий. Tesla орж ирж байна. За Tesla-гийн том өрсөлдөгчөнд бас BYD бас томоохон офсоны тий ороод ирсэн байна. За тэгээ BYD-тэй өрсөлдөөд Tesla маань дахиад энд ингээд Малайзыг өөрийнхөө суур core одоо зүүн даазыг хариуцсан аюугаа болгоод тахгүй одоо ингээ явж гин гэдэг бол бүх дэлхийн анхаарал одоо яг бид нар руу за одоо Монгол оруулч яад юм тий. Тэгээ Аз руу ирж байгаа үнэн тий Апак руу ирж байгаа. Тэгэхээр юу гэж хэлээд байна вэ гэхээр
бид нар өмнө ингээд Silicon Valley цахиурын хөндий аста гоё хинттэй сандал очиж үзээг бол хүн биш те одоо тийм эдэр гэж ярьдаг байсан бол одоо баг Малайзийн дата центраар ирж үзээг бол хүн биш те одоо Монголын юу гэдгийг Mars Free project-ийг хараагүй бол хүн биш хэмжээнд л байх гэдэг байхгүй. Тэгэхээр биднэрт сая ингээд жаахан хэцүү юм шиг цаг үе гэж ярьж байгаа юм шиг боловч яг үн дээрээ тийм айгу гоё цаг үе боломжтой цаг үе яагаад байхгүй юу. Тий. За тэгээд Women in Tech Mongolia буюу одоо манай Монголын технологийн салбарын хүүхнүүд бид нар нийлээд энэ өвөл нэг амар гом хийх гэж ярьчих. Түр. Яри. За бид нар зүүн өмнөд Азийн улс орнуудад өөрсдийгөө таниулах мөн тийдгээр улс орнуудад ер нь эмэгтэй хүнд ямар боломж байдгүй гэдгийг танилцуулах зорилгоор бид нар энэ өвөл 7 улсаар явна. За нэгэнд нь Малайз байгаа бид нар буцаж ирнэ те буцаж ирэхдээ энтхийн нийгэм рүү чиглэсэн буюу энтхийн одоо нөгөө хүүхэд ялангуяа охид руу чиглэсэн хэд хэдэн уулзалтуудыг хийн утсан улс олгондоо доор хаяж бид нар 500 хүнтэй уулзсан гэдэг яриатай. За бизнесийнхэнтэй ижил төстэй бизнес эрхэлж байгаа хүмүүстэйгээ уулзсан. За Малайз, Тайван, Таиланд, Сингапур, Вьетнам, Филиппин, Индонез оруулаар нь Индонезид бид нар одоогоор ярьж амжаа. Гэх мэтчлэн энэ үйлчингөө бид нар ингэж яваад гол нь юу хийх гээд байгаа гэхээр яг энд болж байгаа яриа байгаа байхгүй яг энд болж байгаа. Тэнд бизнес хийж байгаа монгол хүн хэн бэ? Технологи ашиглаж байгаа хүн хэн бэ? Тэгвэл энд хийж болоод байгаа бол тэнд яагаад копи паст хийж буюу хуулаад хийж болдгоо юм те. Эсвэл эндээс Монгол руу эсвэл Монголоос ийшээгээ явах гэж байгаа ижил төстэй бизнес сонирхож байгаа хүмүүсээ бол биднийг дагаад явах юм бол бид нар яг дагаад нөө ирэх биш. Бидний контентыг дагаад үзэх юм бол те. Үзэх юм бол бид нар маш гоё санааг хэлж болно. За энэ удаагийн подкастаар бол бид нар Нямкаг онцолж байгаа. Нямкагийн бүтээгдэхүүн одоо Монголд яг ийм хичнээн зуугаараа очихгүй ч гэсэндээ хэрэг үнэхээр танд арьсны асуудал байгаа бол биднээс Нямкагийн контактыг аваад бидний энийг чи хэрэгжилж үзэж болох уу? Энийг чи явуулж болох уу гэвэл Нямка явуулчих юм. Үүнийхээ тайлбар хэсэгт бас линкүүдийг. Тий, линкүүдийг оруулчих. Тэнгүүт үнэхээр одоо биднэрт хэдхэн хоногийн дотор гарч байгаа шиг үр дүн тэр хүн одоо буюу арсны асуудалтай байгаа хүнд ажиглагдаж байвал яагаад Нямка минь салбараа Монголд нээж болохгүй гэж вэ? Тий. Яг бодод байгаа. Гэтэ одоохондоо бодлууд байгаа. Гэтэ одоохондоо арай болоогүй. Гэхдээ бүтээгдэхүүн авчиж хэрэгжилж болно те. Тэгээ Монголд зарим хүмүүс хэлсэн шүү дээ айгүй гоё юм гэдэг. Айгүй юу гэсэн байгаа. Тэр айгүй гоё байна. Арьс айгүй гоё болж байна. Хөшөлтөө өвдөх хөшөлтөө болсон байна. Өсвөө хэлсэн ч өстэй болсон байна. Айгүй болтонд фидбек өгч байгаа. Тэгээд тэр хүн хадгалж байгаа. Тэгээ одоохондоо арай би түрүүстэй хүний салбарт яг үнэ. Хүний нөөц байх болохоор одоохондоо арай бас те. Тэгээд олон жишээгээ ингээд явах болох чадвар өчтөө юунд динер дээр ивент Япон талаас нь тий. Япон руу гарвал надтай хамтарч ажиллаарай. Бид нар үнэхээр органик бүтээгдэхүүнийг зах зээлдээ таниулахад одоо хамтарч ажиллаж болно шүү гэдээ саналаа тавьсан. Өнөөдөр хэдүүлээ орой тэр хүмүүстэй хоолнд орно тий. Тэгэхээр бас яг нэг гих мэтчлэнгээр ингээд бизнесээ наашаага эсвэл эндээс ийшээгээ байх сонирхолтой зүүн өмнөд Аз руу чиглэсэн байх юм бол манай Women in Tech маань подкастуудыг, YouTube-ууд, бичлэгүүдийг дагаад үзээрэй. Та бүхэнд бас зөв зөв суусан цэснээс явсан тэнэг гэдэг шүү дээ. Тэгэхээр санаа орж ирж магадгүй шүү. Санааг аваад заавал бид нар тэлэх хардгүй тий. Хоорондоо холбогдоод ингэ ажиллая гэдээ явж болно шүү. Тэгээд манай Нямкагийн бизнес хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа болоос тий. За одоо Нямкагийн маань санаа болохоор хэлбэрт биш агуулгад илүү анхаараач гэдэг байгаа. Миний ураа. Биш агуулга. Тэгээд нэг юм зөрчилдөд байна. Та одоо яаж юм хэлбэрээ гоё болгоо. Агуулгач өөрөө гоё байна. Хэлбэр чинь бас байгаад байна вэ? өдөр бол нэг байнгын зуршил, надад зуршил Тэр гоё тооч. нэг мөчлөг хэлж өг. Сая хүмүүс тэтэр үзгээ байсан үү? Харусаа гаргаж ирээд. Тут тийш доктор ямарваа нэг зүйлийг хийгээд одоо ямарваа нэг өөртөө тэ сэтгэл хангалуун байхын тулд бид нар бүгөөсөө өөрийн нөгөө нэг сөр хүмүүжил хийх. Тэгэхээр бид нар өөрсдөө сурах хэрэгтэй. Өнөөдөр бид нар чадахгүй, мэдхгүй, хийхгүй биш байхгүй юу? Өнөөдөр зүгээр туршаад үзэх хэрэгтэй. Өөртөө сайн дадал зуршлыг аль болохоор суулгах хэрэгтэй. Тэгээ ер нь бол миний хувьд бол яг тэгээд эрт босон. Эрт босоод өглөө нэг 9 цаг гэхэд бол гэрээ ажил дуусах байх хэрэгтэй гэж бодсон байхгүй юу? Тэгээд дараагаар нь өөртөө цагаа зарцуулах. Нөгөө тасалаа хийм тэгээ өдрийн 3 хоолоо яг эдэн би одоо өглөөний цаг үл яг тэдэн цаг дундаа тогтмол. Тийш одоо амар завгүй байдаг хүн байд юм билээ шүү дээ. Энд чинь тэгэл гарч гүгэл яваад ах юм билээ. Тэгээд дээрээс нь нөгөө нэг хоол нойроо зохицуулна. Дээрээс нь одоо тасгал хөдөлгөөн аягүй чухал угаасаа эрүүл мэндтэй илүү сайн. Ямар тасгал вэ?
айгүй ингээд тасгал хийж штэ. Яг заримдаа л ингээд жин дэвдэг болохоос биш. Ерөнхийдөө би ч дандаа завгүй байдаг болохоор орон дээрээ ч хийж болох. Хаач хийж болох гэдэг тасгалтай. Оо, nice. Тэрийг гэрт нь очиж сурж аваа. Энийгээр бичиж аваад энд оруулаарай. За. Нэгдүгээр дасгал, хоёрдугаар дасгал. Бидний яриа төр тасарсан чамаа тэр дөрөв дасгалд орох хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй. Олон өдөр болов. Өдөр болов, яг. Эцэст бид нар хинт үнэнч байх хэрэгтэй тийм. Өнөөдөр бид нар өөрсдөө үнэнч биш. Бид нар өөрсөндөө цаг гаргаагүй. Өөрсдөө хайрлаагүй гэж хин нэгээс бид нар хайрлж эсвэл илүү зүйлийг хүсэж шаардлагагүй. Яг байна. Би тэр нөгөө энгийн гэдэг дээрээс өчигдөр нөгөө Анкл Рожерийн будатай хурганы газар тэгж их очролж очиод би нэг ийм зөөлөн юм дээр сумаар исэн байхгүй юу? Орсон чинь нөгөө дээр юм фаз автобусны сандал хийж тийм да. Тэгээ нэг хийвгүй. Ороод бараг чи 30-40 минут бас хоолоо хүлээсэн тий. Тэгээ нөгөө ширээ мэрэн модон. Тэгээ арай л дэндүүд. Тэгээ ирсэн тэр 5 зүгээр пявер 5. Хаяа өдөргээ бичсэн. Одоо ингэж байгаа байхгүй. Эхний ээжиндээ нөгөө 3 сар дөрөж болж байгаа болохоор нөгөө маркетинг судалгаагаа хийгээд байгаа. Тийм бах тийм. Нөгөө хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгч явах чинь цаашдаа юу ямар байх вэ гэдгээ. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар чинь нөгөө Тэгж манайх чи эсэргээрээ эхлээд нь гой сандалтай анхаарна. тийм яг тэгдэг нь автаа байгаа. Тий, гой сандалтай хүн гоё суух. Соод ямар ахын хамаагүй гой самт авчи. Тий. Тийм л энэ. Тэгээд бидэрт яг нэг тийм ялгаа харагдаад идэв. Ер нь бол яг альва бизнес ч вэ нөө, ажилч вэ нөө, хүн мэдээж өөрийн тав тух гэдэг бас сайхан юм. Тэгэхдээ тав тухыг лаас дахиад агуулгатай хамт хэлбэр агуулга хоёр хамт явж иж бас болох юм байна. За хэлбэрчгүй агуулгатай газар бол сая миний дурсан газар байна тий. Тэгээ хэлбэр агуулга хоёр нь хамт яваад байгаа хүн бас нэг энд байна. Энэ бас байна. Тэгээд би урд нөгөө нэг юу өөрийнхөө бүтээгдэхүүнийг гаргахаас өмнө одоо урд нөгөө нэг дандаа үнэтэй брэндүүд хийдэгээс ихтэй миний үр аяг өвчлөлтэй байсан шүү дээ. Өвчлөлт хүмүүс амар биш. Тий би одоо 3 ширхэг өстэй байсан би санаж байна. Одоо хар чи зүгээр намирсан л хөөхөн байна. Гаралтай бүтээгдэхүүний байнгын өдөр тутамдаа ингэ аянда өөрөө цаанаасаа байгалаасаа нөгөө чиний нэг хэлсэн шүү дээ нөгөө угаагаал байвал энэ цагаан ус нь цаанаас нь хар ус ургацдаг гэсэн чи би бүр өнөөдрөөс эхлээд угаана гэх. Үнэн чинь пигмент нь ингээд юугаа авчихаа тий. Антибиотиктэй нөгөө шинж чижилүүдээ бүрэн авч чадах юм бол энэ чинь нөгөө ингээд ус чинь нөгөө эргээгээд өгч залуучих нь байна. За дараа эрэхтэй найз нь хар устай ирнэ. Тэгээ нөгөө нэг амар юм олон давхарсан олон юм хэрэглэх шаардлагагүй тий. Олон давхарсан юм олон юм хэрэглэх шаардлагагүй зүгээр ингээд нэг юм өмсдөг юм байж тэр нэг айгүй манифест гэсэн амраа байна. Тийм шүү дээ. Сая одоо ингээд жагзаатайгаа 5 хоног хамт хоноход ерөөсөө л ойлголаа. All in one. Бүх юм айгүй simple, all in one. Тэгсэн хэрэглэж чинь нэг хэдэн төрлийн тий олон төрөлтэй 3 төрөлтэй болчиход байгаа. Тэгсэн Бадмаа битэрс 21 аймаг 21 хамт тонсон шүү дээ. Тэгээ чи ингэж Вики ингээд туртай амтайгаа бүгдийн сайхан ингээд байршуулаад тараан байршуулж байгаад хэрэгэлдэг. Одоо тэр чинь нэр үнхээр аргаад баруул хийж хэрэгэлж байгаа байхгүй яа тий. Тий. 3 шиг юм. За дараал энэ хэлбэр болоод танаа. За энэ окей тэр дараас чи задаа бас гэсэн чи. Надад ингээ бүрэн юм хэрэг. Айгу. Бадмаа. Ингээ бас амгаа. Үгүй яагаад нэг ингээ зургалаа. Вэжс. Ингээ дахиад эндээ төрөлтгөөнөд нь өөр дээ. тэгээд энэ тусдаа нөгөө нэг аюу хүмүүс нөгөө нэг юу одоо яг нөгөө хоо сайхны нөгөө бүтээгдэхүүний юу мэддэггүй болохоор аюу хүмүүсийн автаа нөгөө цогны доо шид юм авдаг байхгүй. Тэрнийг одоо үр дүнтэй байх хэрэгтэй гэж энэ чинь мэдээж бизнесийн маркетинг. Маркетингийнхаа хохирч нь энд сууж байна. Харин өнөөдөр автаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг тэрийг одоо яг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг аюулсаа мэдэх хэрэгтэй. Тэгээ simple хэрнээ яг арьсанд өнөөдөр үр дүнтэй юм чанартай бүтээгдэхүүн хэрэгтэй. Тийм ээ сая бол 5 хоног бол мэдэрсэн. Энэ эмгтэй ингээд харахаар жоохон өгч царайтай. Тий яг baby face. Би бол анх ингээ хараад жоохон гайхаад яг энэ одоо хэдэн настай юм бол би яг яаж явах юм бол гэдэг гайхаад мэдөө гэх юм уу? Игжээ. Учраа болохгүй. Дараа нь сонсож санаа амраад. Тэгээд яг нөгөө хүмүүс нэг юм юу гэдэг штэ. Одоо жишээ нь ингээд яг өөрийнхөө бүтээгдэхүүнийхээ найдвар руу ингээд фокусад анхаарал ингээд дипрэ явчихаар тэрийгээ л аюулсан хийдэг. Бусад маркетинг менежментээ жоохон суул хийдэг. Эсвэл маркетинг менежментээр алаад идэг, бүтээгдэхүүн дээр унаад идэг нэг юм хоёр төрлийн юм
сёнод байдаг та. Тий. Энэ хүүхэн аягүй аюултай ингээ хоёул байгаад Өөрийнхөө амиг бариад өөрөө ярьчин те. өөрөө ярьчин өөрөө модель оч модель уралдаан төрүүлсэн ч гэх шиг 40 настай ч гэх шиг түүч гэх шиг тэгээ одоо аягүй сайн одоо азтай хөрөнгө оруулагч л энэ хүнтэй ажиллах бах та Тийм гэсэн. дээ. Яг гоо миний нөгөө нэг яг бизнесийн төлөвлөгөөг байг уншдаг судалгаа тэгжээж өнөөдөр цаашаа хөлсөх. Тэрээс би өнөөдөр яг би мэднэ гэж ганцхан юм дээр байгаад өгчихгүй. Гол нь өдөр болгон суралцдаг, өдөр болгон хийдэг. Тэгжээж л нөгөө нэг тэр дадал зөвшөөрөл болдог гэдэг. Яг нэг ном уншдаг хэрэг бид нар нөгөө нэг хэдэн цагаар бариад сурах хэрэгтэй биш үү? Би чинь завтаа аваа явчихна, бариад явна. Тэгээд одоо мэдгүй би одоо энэ бизнес хийж хийснээс хойш шишин сэтэл юм судалж байна. Сэтгэл судлал руу орлоо. Сом сэдрэлөө. Бизнес Гэхдээ энэ чинь бүгдээрээ хоорондоо холбоотой ах. Үн чинь сэтгэл нь амар утга учраа ойлгоцсон бол тэгэл юу л юу хийн үсттэй те. Тийш үү. Одоо үйлчлүүлэгчийг байрна гэдэг бол сая манай жагзаач нь сая мэдүүлээд ороод нэг талхны дэлгүүр хайгаад би тэрийг сандаргав. Би яг ийм нэртэй талхны газраас ийм талх авч иддэг байсан гэсэн чинь нөгөөх нь байсан те. Тэр одоо хэдэн жилийн өмнөх яриа байна ч 10 жилийн 10 жилийн өмнө талх иддэг байсан гинэ. Тэгсэн нөгөөх нь яг нөгөө логотойгоо дэлгүүр нь байж, талх нь байж. Юм доктортой байна гэдэг 10 сарын яриа ерөөсөө биш, 2 жилийн яриа биш. Энэ одоо 10 хэдэн жилийн өмнөх хүн юм ярьж штэ. Тэгэхээр 10 хэдэн жилийн өмнөх амтаа алдахгүй тэр бизнес доктортой байна гэдэг бол нэгдүгээрт эзний тууштай гэх. Хоёрдугаарт хамт олон менежмент нь сайн. Гуравдугаарт системийн нэрүүл болохоор тэр бизнес байгаад байгаа байхгүй. Гэтэл Монголд одоо нэг дэлгүүрт ороод нэг гадаад хүн би эндээс нэг ийм мэддэг байсан гэдэг ирвэл тэрийг ер нь болохгүй. Тэ? Тэгээд Women in Tech podcast бол байнга Women in Tech podcast гэсэн. Уучлаарай Wiki Mongolia. Зүгээр гэх. За баг юм. Wiki Mongolia podcast-ийн овгондөө. Women in Tech авахтай Wiki Mongolia. Атлаа бат манай нэр. Ямар ч гэсэн за би одоо энэ подкастын анхны оролцогч байлаа. Окото ярахт нь хажууд нь сууж байлаа. Энэ хүнийг би чигтээ оффисто сетап хийж өглөө. Би одоо энэ подкастын нэг хэсэг гэж өөрийгөө ойлгоо. Нөгөө энэ манай нөхөргөө бодогдоод ирэх шиг. Нэг хамаатай гэж бүр өөрөө доторд ороо явчихлаа. Ямар ч гэсэн энэ подкаст үргэлж ялангуяа энэ өвлийн төлөвлөгөө бол яг манай Нямка шиг. Тэгээд яг манай энэ жагзаа шиг юм мундаг эмэгтэйчүүдийг энэ үйлчингөө танилцуулна. Оцсон улстай байгаа Монгол мундаг эмэгтэйчүүдийг та бүхэн танилцуулна. Дээрээс нь энэ подкастын хамгийн гол зорилго нь болохоор тухайн зах зээл рүү Монгол бүтээгдэхүүн гарахад одоо нүх сүв онгорхой цоорхой бидний нэг шургаад авчиж болохоор зай хаана байна вэ? Зах зээл нь ямар юм бэ? Тэ хаашаа хаягдах фокус гэх юм бэ гэдгийг бид нар илүү одоо танилцуулна. Тэгэхээр энэ подкасттай маань одоо хамтарч ажиллах бас нээлттэй байгаа шүү. Тийм нэр дотоодын байгууллагууд нээлттэй байгаа шүү. Одоо бид нар нөгөө сая саммитд байжгаад халуун оронд ирц улсууд чи яадын дандаа мактагаа ирж байгаа юм, бодолтойгоо явж байгаа юм. Хөлтөж өхөнгөө алдаад тэр үед юу бодогцсон гэж ерөөсөө нэг юм ноолууран шайл юм оролт ингээд Ноолуур энд сайн зарагдах юм бэ? сайн зарагдаж хөлтөж өхөнгөө алдаа гэж одоо нэрээ. Энд чинь энэ халуун оронд хэрэгтэй юм бэ? Тий. Бүр ингээд чичирсэн нөгөө конференцаар сонсомоор байгаа байхгүй тийм. Юм сонсчмоор байдаг, даарад байдаг. Энэ air condition унтраад яг л тэр 5 удаа зөв бодлоо air condition бид нар хэлэнгүүд унтраа шүү дээ. Харин тийм ээ тийм. Өөртөө бүр тэдний стандарт ичжээ. Стандарт нь хагас хөлдөөлт юм байна гэдэг шүү дээ. Юу идэх чинь ингээ нөгөө багасаа ингээд юу яагаад Харин тийм. Сурцсан. Орчин нэгдүгээр орчин байна тий. тийм байх зүг бид хүүтэн тул гадаа гараад ийм хүүтэн Тий, онгоц одоо яга хүйтэн байдгийг манай жагсаа тайлбарна. Онгоцноорхоос хөлдөж өгтий. Би ч та малгайтай цамцтай явдсан шүү дээ. Халуун орны онгоцонд. Янд юм болж байгаа. Аа. Тэгээ ер нь бол яг стандарт Монгол Германд ах манай инженер тэгээд стандарт юуны төлөвлөгөөр арай сорон дүгтэй байх хэрэгтэй. Тэрнээс дэшээ олон янз бүрийн арчигтэр хэлсэн өгдөг яхаа би ингээд стандарт төлөвлөгөө бороо хитгүүтэн байгаад бас тэгээд ер нь арай сарын хамгийн маттай ер нь арай сарын дөрөв Тэр залт ихтэй 16 байсан. Энэ 16 байсан. баг ингээд тэгээд тэр чинь аюулгүй байж байгаа болон дээрээс өргөн хүний дундчилж өгч байгаа шүү дээ. Тэгээд ингэнгүүт тэр ингээд нэгтгэсэн доктор шиг хөтөлбөр тайлбарч. Тэгээд ингээд байр тэр баг хинжээ шиг юм байгаа. Аа, зүгээр daarуул нөмөр битгий олон юм ярьсан үг юм байна те. Эдгээр тэгвэл конференц хаалта хүнжил юмар юм байна. Гэхдээ нэрээсээ ноолуурын шайл. Тий. Танаа эмэгтэй нэг өмсмөл эсхийн гоц өмсөн. Хүүе, тэр ямар атаархсан юм бэ тий.
Би тэр эсгийн буталтаа онгоцон түрээд ирэхээр онгоцон суугаа хүрээдэхгүй юу тэрнтэйгээ. Хүүши чи халуун орон лөвч эсгийн мэсгээ яаж байгаа юм байсан чи. Аюуш тэг ингээ гоё агаар ингээ сингэнэ гоё гэдэг ингээ конференц хаал дээр бүр тайз руу харахгүй тэрний гол руу Би жоо хараагаар юм нөгөө. Контесттэй таа. Яа бай. Энэ ч цүнхээ өмсөд байжсэн. Гүй ихгээл ороход л амар эссэн. Амар Чи яваад байсан байхгүй тий мэдгүй. Бид нар яг суумаар байдаг, сонсомоор байдаг. Тэгээ яг ингээд тэр чинь ингээд доороос ингээд үлээх бид нар чи бүгдээрээ төвлөлтэй өмдтэй болохоор ингээд яг шагаа хэсгээр дараад хөлдөж өгөхгүй. Тэмtä пиктэй ичүүдэд бас барьж байгаа шүү дээ. Тий. Хин ч амар хатан байгаад нөгөө хүмүүс яг юм ихтэй явуулаад болдог. Тийм. Тэгээд яг нөгөө бидэрт монголчууд яг юм халуун газар ирэхээр нэг хэцүү юм нөгөө цэстэг тусна ингээ кондишн хайнаа тусдаг байхгүй да. Хамгийн авардаг хувцас бол ноолуур юм билээ. Тэгээд энэ нөгөө хүмүүс зузаан хувцас тохируулж өмснө гэдэг чинь соёл. Тохируулж чадахгүй бол ноолуурн шайлаа аваад гараарай л гэж хэлмээр байна. орноор явахтаа бэлтий дандаа Мактагаар. найтан юм аа чирээ гачраа. Би тийм алдаа гаргасан байдаг юм аа. Тэгээ одоо дараагийн дулаан 7 орноор явхад ноолуурын компанид хамтарч ажиллана гэдэг. Танайх тултлаг юм. За манай ноолуурын компани спонсорууд байваа. Найзууд маань танилцуулга Бэлий дуусгая. Одоо энэ бүр ингээд цаашаа зараа явуучих. За ямар ч үсэн. Өнөөдөр Вики Монголын подкастт хамтайсан бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд үргэлжлээд явна. Тэг өнөөдрөөс бидний зочин болж ирсэн Нямкада баярлалаа. Гэртээ өрсөнд баярлалаа. Клаб хаусаас зөвшөөрөл аваад бид нар ингээд дураараа маань дургуулсанд баярлалаа. Энд чинь барагтаа ингэж болдоггүй үед байхгүй юу те. Тэгээд Вики Монголын подкастын дараагийн дугаараар эргээд уулзъя баяртай. Сайн байцгаана уу? Мэдээллийн технологийн Impassoft сургуулийн хамтран үүсгэн байгуулагч нэг сайхан байна. Мэдээллийн технологи дэлхийд дахинаа маш хурдтай хөгжиж байгаа. Энэ маш их хурдтай хөгжиж байгаа хөгжлийг дэлхийд дахины хүний нөөц, Монгол улсын хүний нөөц гүйцэхгүй хэмжээнд ирсэн. За энэ бүхнийг бид боломж хэмээн харж одоо Монголын хүүхэд залуучуудад мэдээллийн технологиор суралцах, мэрэгших, олон улсад очиж ажиллах боломжийг нээж байгаа. 2023 онд бид Impassoft сургуулаа байгуулж хиймэл оюун ухаан, хибер аюулгүй байдал, програм хангамж гэсэн үндсэн 3 ангийг нээсэн. Мэдээллийн технологийн чиглэлд суралцж байгаа оюутнууд маань зөвхөн төгсөөд өөрийнхөө мэргэжлээр ажиллах бус бүх салбарт шингэн орж эндээс сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээр бодтойгоор хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Мөн манай оюутнууд маань төгсөхдөө англи хэл болон японы хэлний хос гадаад хэлийг эзэмшээд бизнесийн японы хэл, бизнесийн англи хэлний түвшин эзэмших бүрэн боломжтой.